Стендер ярихлаар хасах төчийн химийн хүүтэнд газар манайх хэрэглэгчид бүгд мэдж байгаа. Газыг ашиглаж сурсан мó. Хүүтэнд газ угаасаа ажилтдаг, даралдаг болдог. За энэ газыг одоо энэ хийцэн байгаа энэ магазин энэ хар хэсэг одоо энэ газыг халаад энэ дотор байгаа сенсор даралт үүсгдэг. Тэ дарал энийг халааж өгнө. Ажлын температурт газ авчиж өгнө гэсэн үг. Тэгээд энд халаагч нь тэгээд одоо энэ газын хавхлаг тэгээд энэ бүх сенсор тэгээд дохоо мэдээлэл энэ бол компьютерийн бичил компьютер хэсэг юм удирдлага. Энийг үл машин дотор суулгаад өгч юм ба шүү дээ. Салон дээр нь. Тий, яг ерөөсөө би бас яг энийг салонд оруулаад суулгаад өгч юм. Энэ одоо сэрүүлгийн зарчмаар ажиллаж байгаа. Энэ хагас автоматчлагдсан. Энэ бүгд Монгол инженерүүд зохион бүтээсэн. Манай монголчууд мондөг шүү дээ. Хамгийн гол нь Монгол зохион бүтээсэн гэдгээр одоо нэг өсөндөө эвдрэх, гэмтэх, захиалах дахиж юм асуудалгүй. Хугацаа алдах тийм огт байхгүй. Тэгээд одоо энэ үеж газыг дууслаа, авлаа, солилоо. Тий. Одоо ингээд дэлгүүр байдаг л газ шүү дээ. Яг энэ хэсэг нь бол газаа өөрөө халааж өгдөг. Доор термометр шүү дээ. Тэгээд газыг түрүү ажиллуулж үзэж яхад харсан шүү дээ. 25, 35 градус дээр. Газыг 25 градус дээр халааж ажиллуулж болж байна. 30 градустай ажиллуулаад удирдлагаараа тохируулаад температурын тохируулаад өгч байна. Хүмүүс бас гайхаж байгаа. Газ хийчихэд газ нь хөлдөжүүл яах юм бэ? Даралт үүсэхгүй шүү дээ гэж байгаа. Газаа өөрөө халаад гин шүү дээ. Энэ чинь газаа халаа. За таймер цаг явуулаа эхэллээ. Хамгийн түрүүнд газаа халааж эхэлнэ. Газ халаал одоо ажлын температуртаа ирлээ. Газ хасахад бэлэн боллоо. Дараагийн хавхлаг нэгдлээ. Орчлуур хаялаа. Энэгээр системээр газ орж ирлээ. Энд порсонкон дээр газын хошуу хасч эхэллээ. Газ хасаагүй тохиолдолд дахиж ирстаа тийм. Зөв. Дахиж өөрөө оролдох юм, дахиж өөрөө хасна. Тэгээд нэг газ хасах төчийн хэмээн хүүтэнд бид туршсан. Нэг газ 3-аас 4 удаа халааж байгаа. Машиныхаа хөдөлгөөрийг. За баярлалаа танд. Ингээ үзэгч аа, үзэгч тоологдоод байна. Байна уу? Байна уу? Байна уу? Та телевизийн дуг агсагч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тавтаа сайхан амарч байна уу? За. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За. Тойроо юу ч айгу сайхан мэдээ тойр зүүнээ өмнө баярын мэнд хүргэе. За баярлалаа. Одоо энэ бүтээсэн хүмүүст баярлалаа. Тэгээд энэхүү Монгол залуучуудаа үнэхээр бахархаж байна. За ийм бүтээсэн. Тэгээд монголчуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс чинь. Надад хадуун тоглолт энэ суурилуулаад банкын байхгүй. Энэ авт сольж байж хэвээр юу? Байнгын байна. Ерөөсөө таны автомашин суурилдсан. Таны автомашины хөдөлгөөний нэг хэсэг болж байгаа гэсэн үг. Нэг хэсгэнд болж байна гэсэн. Байн. Тэгэл одоо энэ таны автомашинтай хамт дуусна. Зөв. Автомашинтай чинь. Тохиолдол санаач гаргасан дэх баярлалаа. За баярлалаа. Наач энэ хөдөг Өнөө үсэн ямар хүн үнтэй гэдэг нь хаанаас яаж авдаг юм бол? За бас түрүүн одоо нэвтрүүлгийн дараа бол уцаар холбогдож олон уцаа хэлчихгүй тийм ээ. Тий. Нэвтрүүлгийн доогоор гарч байгаа утас 9666 тэг 42 8840 2020 гэсэн утас. 8840 2020. Яг үнийн талаар мэдээлэл өгнө. Энэ утсуудаар асууж, захиалж, хөдөлгөөнийхөө марк дугаарыг одоо бол ингээд анх танилцуулж ийн хөдөлмөрчтэй маш их захиалгатай, маш их хэрэлттэй. Тийм. За утсыг хэвтэж авсан уу та? 9666 тэг 42 8840 2020. За баярлалаа танд. Үнийн талаар ярилцсанаа одоо жоо. Баярлалаа танд. Алтан шар замцны үлзийтэй байг нэвтрүүлэгт толгоцсон баярлалаа. За. Ингээд үзэгч та бүхэн бол одоо энэхүү бүтээлийг танилцуулаад энэхүү бүтээлийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. За тэгээд мэдээж Монгол бахархал болсон энэ Монгол залуучуудаа бол манай нэвтрүүлэг үл их дэмждэг. За тэр утгаараа бас үзэгч та бүхэнд энэхүү бүтээлийг танилцууллаа. Та бүхэн танилцуулгаар бол саяны утсуудаар холбогдоод за тэгээд тавиулахаар бол одоо тавиулж болно. Тэгэхээр үл энэ үнэхээр агуу бүтээл юм байна. За ингээ үзэгчтэйг холбогдъё. Байна уу? Байна. Энэ 10-18 уу? Тийм байна. Өдрийн мэнд хүргэе танд. Тийм нэвтрүүлэг үзээд байж юм л та. За. За хаатагд бүтээгдэхүүнийг одоо танах оруулж ирсэн юм уу те? За тийм. Зөв. Би өөрөө Европт олон жил болсон ч тоо. Ааха. Энэ хаадаг бүтээгдэхүүнийг оруулж ирсэн би өөрөө маш их талархаж харж байна л да. Ааха. Энэ бүтээгдэхүүнийг одоо манайхан бол аваад бас хэрэглээсэй гэж бас хүсэж байгаа юм. Тий, энэ хаадаа гэдэг үнэхээр энэ автохимийн нэмэлт бүтээгдэхүүн за энэ ширээний урдуур тавьсан байна. За тэгээ манай нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг одоо манай нэвтрүүлгийн гол зорилго нь монголчуудаа бас үнэхээр оригинал бүтээгдэхүүн хүргэе. За тэгээд монгол залуучуудынхаа хийсэн шинэ бүтээлийг хүргэе гэж маш их боддог, эрмэлздэг. Тэгээ монголчууд маань хаадаг
хэрглэж байгаараа автомашинд чинь нэгснээр витамин гэсэн үг. За автомашинд хэрэглэснээр бол эко, бензин гэж байгальд ээлтэй гэж ингээл бензин бага идэх гэдэг ингээ маш олон хүчин зүйл байдаг. Тэгээд манай нэвтрүүлэгтэй хамтарч ажилладаг компани бүтээгдэхүүнийг авч хэрэглэвэл та Шведэд байж байгаад нэг хурдны зам дээр гээд миний машин ийдрээд засрын газарт очиж над хаалгыг бүтээгдэхүүнийг хийгээд зүгээр болсон байхгүй. Тэгээ би гоо тухайн үед гайхчихсан байхгүй. Ийм шингээгээд ингээд идгээд чийх юм болов яа гэж бодоод. Одоо тэгээ наад бүтээгдэхүүн би очиж хаанаас ч авахгүй. Энэ их дэлгүүрийн зүүн талд Гандрис дэлгүүрийн залгаа хаадогийн нэрийн барааны дэлгүүр байгаа. Тэгээ MX-ийн автосервис дээрээс очиж болно. Утас нь 9915 тэгдэг 33. За баярлалаа танд. За ингээд үзэгч та бүхэнд бол өнөөдөр одоо манай автомастер нэвтрүүлэг маань хэрэгтэй мэдээлэл за тэгээд өнөөдөр үнэхээр монголчуудын бахархал болсон энэхүү бүтээлийг хүргэлээ. Миний сэтгэл маш их хангалуун байна. Танд өнөөдөр манай студид өргөдөн ирж манай урилгыг авч энд бас үзэгчтэй энэхүү сайхан бүтээлийг танилцуулсан талархаж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд бүтээлийн талаараас яриг юм маш их зүйл үлдлээ шүү дээ. Тийм тэгээд дараа оръё. Тэгээд дахиад үзэгчтэйгээ холбогдъё, асуултанд хариулъя. Дээрээс нь өшөө давуу тал үнийн тэгээд одоо энэ талаар ярих зүйлүүд маш их байна. Дараа уулзч ярилцъя. Үзэгчтэйгээ дахиж уулзъя. За тэгээ за танд ажлын амжилт хүсье танай хамт олонд. Тэгээд энэхүү бүтээл өшөө илүү юм бүтээгээрэй гэж одоо ерөөй. За ингээд автомастер нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн цаг бол одоо үнэхээр тавчиг байдаг учраас үзэгч та бүхэнд бол хэрэгтэй мэдээлэл өшөө илүү хүргэх юмсан гэж би бол байнга ирмэлзэж гिचээдэг. За тэгээд дараагийн дугаар 8 гарагийнхаа 11 цагт эргээд студидтэй уулзъя. Баяртай үзэгчтэй. Таны машиныг аврын автошоуг санаачлагч MXM автосервис Монголд анхудаа Америкийн шилдэг логоор батлагдсан 3 ML-ийг Монголдон нэвтрүүллээ. Мэдээ солонгос улдаасан дэвсгэр дэвсэж, салонигтэн дүүг болгож, салоныг савхан бүрэлтээр шинчилж, агарын никл сафари холоо суулгаж, суудлын савхан бүрээсээр бүрж, салоны дуучин дарах зэрэг нэгдсэн бүх үйлчилгээг хийж гүйцэтгэж байна. Бид чадварлаг Монгол залуусыг дэмжиж ажиллана. Бидний хаяг 27 дугаар Энисангаас дээш Жарланд төвийн байна. 99 44 55 99 44 55-аас лавлаарай. Үндэсний автосервис MXM. Одоо сүүлийн үеийн хамууч ийм болцсон шүү дээ. Автозамын хөдөлгөөнд соёлтой авцсан. Автомастер нэвтрүүлэг. Сайн байцгаана үзэгчдээ. Автомастер нэвтрүүлгийн шинэ дугаар инх эхэлж байна. Үзэгч та бүхэн амралтынхаа өдрөөр 5 тухтай сайхан амарч байна уу? За манай нэвтрүүлэг одоо үзэгч таны автомашины талаар дэлгэрэнгүй мэдээ сурвалжлага за бас таны мэдхийн талаас одоо өдөө зорилго хүргэдэг байгаа билээ. Тэгэхээр үзэгч та автомашинтай холбоотой за автомашины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахар бол манай нэвтрүүлгийн шууд утас 1918 утсаар утастай за мэдээлэл авч болно. Та бүхэн сая нэг шторк үзлээ. За тэгэхээр бид энэ хотын соёл за тэгээд цаашлаад бие биенээ хүндлэх хүндлэл за энэ байдлыг харуулсан шторк. Тэгэхээр бидний төлөө энэхүү хүмүүс энэ одоо хотын соёлын талаар за хотын эмэг тэгстэй байх энэ хог шорог цэвэрлдэг энэхүү хүмүүсээ маш сайн хөндлөж их хэрэгтэй. За тэгэхээр бид нэг машин унчаад бие биенийгээ дээрлэхтэй гол нь биш. За бид үнэтэй машин унсан ч бай, үн цэнэгүй жижиг тэр унсан ч бай. Ихтэй тэр хүний өмч нэгдүгээр хоёрдугаар болохоор за цаад утгаар наваад үзүүл бас бие биенээ хөндлөх соёл гэдэг хамгийн чухал. Тэгэхээр хэдий үнэтэй машин унсанд хэдий ч нэ соёлтой байх хэрэгтэй, бие биенийг хөндлөж их хэрэгтэй. Зам дээр одоо зам булаацалтаж эсвэл намайг шахачлаа, намайг тэгчлаа гэсэн байдлаар одоо зам дээр нэгсэндээ машинтайгаа уралдаж за бие биенийгээ шахах ийм дүрмж өртсөн байдал гарахгүй байхыг бол та бүхнээс уриалж байна. Яагаад гэвэл бие биенээ хөндлөх хэрэгтэй. Хүндэлснээрээ энэ Улаанбаатар хотын замын төвчрөл 50% багаснаа гэдгийг бол үзэгч та бүхэн бол одоо мэдэж байгаа. Тэгэхээр бие биенээ хөндлөнө гэдэг бол хамгийн түрүүний нэгдүгээр асуудал шүү үзэгчтэй. Тэгэхээр та энэ шторкийг үзснээрээ за тухайн одоо зам цэвэрлж байгаа хүний хөндлөх хэрэгтэй. Тэгээд замаар гарч байгаа явган зорчигчоо хөндлөх хэрэгтэй. За даашлаад явган зорчигчд ерөөсөө гацаар гардаггүй. За тэгэхээр явган зорчигчд гацаар гардаг нь өөрийнх нь амнаас аюулгүй байдлыг хангах нэгдүгээр үзүүлэлт, хоёрдугаар болохоор тухайн жолоочийг хөндлөж байгаа хүндлэл. Тэгэхээр хүндлэл гэдэг бол хамгийн түрүүнд
одоо бие биений хүндлэх нэг номер юм шүү гэдэг үзэгч та бүхэнд үзүүлж байна. За тэгээд манай нэвтрүүлгийн шууд утас 1913 утсаар уцтаж 1918 утсаар уцтаж үзэгч та бүхэн бол одоо дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Автомашинтай холбоотой. За тэгээд автомашиныхаа талаар эвдрэл гэмтлийн талаар бол манай нэвтрүүлэгтэй холбогдож одоо мэдээлэл авч болно. Манай нэвтрүүлгийн шууд утас 1918. За тэгээд үзэгч та бүхэн бол 1918 утсаа уцтаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Манай нэвтрүүлгээ хамтран ажилладаг нэвтрүүлгийн алтан түнш техник технологийн дэвшдэг дэмжигч Хадо брэнд. За Хадо бол автомашины дотоод шидэлтийн хөдөлгүүрийг сэргээн засварладаг одоо эмчилгээний нэг гэсэн одоо бодис. За энэхүү бодисыг авч хэрэглэсэн таны машин хүчтэй болно. За бензин бага идэнэ гэлгээд ингээд маш олон хүчин зүйл байдаг. За цаашлаад манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг 50-ны одоо шилдэг брэнд 50-анда нэг номерын брэнд Maxxis гэдэг дугуй байгаа. За энэ дугуй хэрэглэснээр бол шинэ дугуй тавьснаар ямар ачаал хөдөлთა гэдгийг та бүхэн мэдж байгаа. Одоо хүүтний үлрэл ирж за хэдий хүүтрээгүй байгаа ч гэсэн за манай жолооч нар бол одоо өвлийн дугуйгаа бол нэн дээр тавих хэрэгтэй. Одоо гадуур ажиглаж яхад бол зуны дугаатайгаа явж маш олон автомашинууд байна. Ягаад гэвэл гулгай үүсэхгүй учраас одоо өвлийн дугуйг хэрэглэхгүй байна. За өвлийн дугуйгаа өнөөмөр шүү тавих хэрэгтэй. Ер нь эх 7 хоногоос бол одоо хүүтэд засаарна гэсэн цагаагаар мэдээлэл байгаа. Тэгэхээр өвлийнхөө дугуйг тавиарай. За ингээд үзэж аавь. Байна уу? Байна уу? Байна сайн байна уу? Та автомат нэвтрүүлэгтэй холбогдсон байна. Сайхан амарч байна. Өдөр минь төргий. За ингээд дугаар андуур залгасан байна. Манай нэвтрүүлгийн утас бол 1918. За үзэгч та бүхэн бол нэвтрүүлгийн утасаар устдаж та мэдээлэлээ. За бас одоо манай нэвтрүүлгийн талаар бас өөрийнхөө санал бодлыг солилцох хэрэгтэй. Тэгэхээр манай нэвтрүүлгийн шууд утас 1918. За 1918 утсан дуудлага орж ирсэн байна. Ингээд үзэж авъя. Байна уу? Сайн байна уу? Та автомат нэвтрүүлэгтэй холбогдсон байна. Өдрийн минь төргий. Байна. Араны өдрийн минь төргий. За баярлалаа. Сайн байна. Би нэг асуух юм байна танаас. Би өөрөө ланд найтаа. Байна уу? Байна. Яри. Тэгээд автол темп гэдэг байна. Автол темп гэсэн гэрэл одоо жоохон их ачаал авсан даваа маваад авах үед тэр гэрэл асч जैन тэр яахаар тэгж асчих юм бол автойл темп ээ. Тий, автойл темп гэсэн гэрэл одоо ланд дизель ланд 80 гэрэлийг асаад нэг ёсондоо наад чин тосны одоо моторын юуны усны дайчиг ер нь хэвэн байна уу эсвэл халж гин үү? Одоо яг тургиж барихгүй уг нь одоо босоод бол яг өгсөхгүй нөгөө барьдаг уугаа барьж байгаа. Тэгээ нэлээ өндөр даваагаар 2 удаа би 100 өвөлж 10 сард бас ингэ явж байгаа. Нэлээ их өндөр даваа удаа давж явсан чинь яг гарахын айхтар ачаа